цөмийн технологиг аж үйлдвэрийн салбарт ашиглах нь. Уулын баяжуулах эрдэнэ үйлдвэрээс эхлээд оюу толгой, таван толгой, цаашлаад нүүрс, алт олборлолт, газрын тос боловсруулах гээд аж үйлдвэрийн салбар манай улсын эдийн засгийн хөгжилд голлох байр суурийг эзэлдэг билээ. Энэ салбар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд найдвартай, аюулгүй үйл ажиллагаа явуулах нь хамгаас чухал юм. Ерөөсөө л энгийн технологи. Мөнгө, алтны болол найрлагыг цөмийн аргаар маш шуурхай тодорхойлж. Цөмийн хэмжүүрүүд маань маш боловсронгуй болж байна. Хажуун дээр л ашиглаж өгсөн. 11, 10-30. Энгийн хэрэглээ болсон цөмийн технологиг хэрхэн өдөр тутамдаа хэрэглэдгийг цуврал болгон та бүхэндээ хүргэж байгаа. Тэгвэл энэ удаа аж үйлдвэрийн салбарт хэрхэн ашигладаг болохыг хамтдаа сонирхцгоё. Дэлхийн нийт хэдэн 10 жилийн өмнө цөмийн технологийн ололт дэвшлиг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж иржээ. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэхээс гадна найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангаж чадсан байна. Тэгвэл манай улс 1970-ад оны сүүлчээс аж үйлдвэрийн салбарт цөмийн технологиг ашиглажээ. 1977 онд анхдаа эрдэнэ үйлдвэрээс гарч исэн дэсийн баяжууллууд дээр дагалдах мөнгө, алтны болол найрлагыг цөмийн аргаар маш шуурхай тодорхойлж тэр хэмжээгээр бол нэлээд их Монгол улсад бол санхүүгийн бол дэмжлэг дэрвээс орж ирсэн. Одоо ч гэсэн одоо энэ оюутлогоо эрдэнтийн уурхад бол тэндээс орж байгаад баяжмал түүхий дээр бол хяналт анализийн элементийн анализ, агуулгын анализыг бол маш шуурхай бол цөмийн арга техникээр бол явуулдаг. Зэсийн баяжмлыг дагалдан экспортод гарч байсан мөнгөний үнийг нэмж тооцох болсноор манай улс олон сая долларын орлого олох нөхцөлийг бүрдүүлжээ. Ингэж энэ технологийн ололт дэвшил аж үйлдвэрийн салбарт нэвтэрсэн юм. За бар өндрийн хүчин одоо ажиллаж явах үедээ жончны урахад бол яг жончны агуулгыг яг газар дээр нь нейтроны аргаар бол хэмждэг ийм тогтворчийг манай их сургуулийн үндэсний эрдэмтэд бол зохион бүтээж одоо хоёр ийм тогтворчийг амжилттай ашиглаж байсан байдгийг. Үйлдвэрлэл болон боловсруулах процессыг хянах зорилгоор цөмийн технологиг ашигладаг. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, хөтлийн цемент шохон үйлдвэр, АПО, МСС, дархан төмөрлөг зэрэг байгууллагуудад бүтээгдэхүүний нягт, төвшин, найрлага, ширхгийн хэмжээг тодорхойлоход цацраг идэвхт үүсгүүрийг өргөнөөр хэрэгэлдэг. Аж үйлдвэрийн салбар тэр ялангуяа манай оюутлогоо урахад бол янжуулагч цацрагийн үүсгүүрийг үйлдвэрийн технологийн процессыг хянах мөн одоо үйлдвэрийн шат амжилга бүрээс гарч байгаа дээжинд элементийн анализ мөн хийдэг. Гэх мэтчлээ одоо янжуулагч цацрагийг бол маш өргөн хүрээнд ашигладаг байгаа. Ингэснээр бид нар баяжуулах үйлдвэрийн процессыг хэрхэн зөв явж гэн хэрхэн одоо ашигтай аль болох ашигтай явах талаас нь одоо мэдээллүүдээ шууд аваад явдаг гэсэн. Түүнчлэн барилга байгууламж, эд ангийн чанарыг шалгах ажлыг цацрагийн болон цөмийн радиографийн багаж төхөөрөмжийг ашигладаг бол газрын тос нэрх, ус төрөгч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн процессыг хянах, үйл эвдэх сорилын шинжилгээг авдаг. За энэ технологи бол маш их ач холбогдолтой. Яагаад гэвэл аж үйлдвэрийн онцгой объектуудын найдвартай ажиллагааг үйл эвдэх шалгалт хийх замаар найдвартай ажиллагааг хангаж байдаг. Улсын төрийн эмчийн байгууллагууд дотроос бол 4-р цахилгаан станц, МИАТ-ийн засвар үйлчилгээний агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар бол мөн онгоцны эд ангийг бол радиографаар оншилдог. Эрчим хүчний салбарт бол өдөр гагнуурын холболтыг зоохны эд ангууд элдв гагнуурын холболтын чанарыг бол эрдэнэтгээр оншилдог. За энэ технологи бол одоо тэр аж үйлдвэрийн
байгууламжуудын дотор нь бол дефект байна уугүй юу? Тэр ажиллагаанд 100% ажиллахад бол саад болохоор дефект байна уугүй юу гэдгийг онцлоод ингээд 100% найдвартай ажиллагаа, онгоцны одоо найдвартай ажиллагааг хангаж байдаг ийм технологи байгаа юм. Цөмийн технологиг өргөн ашигладаг эрүүл мэндийн салбартай жишиж тайлбарлая. Эмнэлэг иргэдийн цээжний зургийг рентгенээр авч оншилдог. Яг үүний адилаар аж үйлдвэрийн салбарт цөмийн технологиг ашиглан эвдэхгүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах, аливаа гэмтэл болоод насжилтыг тодорхойлж аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Гагнуурын ойдол дээр гагнуурын ойдлын зургийг аваад эндээ одоо гэмтэл соогтой байна, нан зав цууралтай байна уу? Яг цаашдаа захаалагч хэрэглэгчтэй яг энэ гагнуурын ойдлын чанартай бүтээгдэхүүн болж очих нь уу гэдгийг хяналт тавиад шалгадаг гэсэн үг. Бидний одоо шалгаж байгаа гагнуурын ойдол гагнсан байдал байгаа. Энэ одоо 25 мм цуцаантай ган хавтанг хооронд нь ингээд гагнсан байгаа. За үүн дээр бол бид нар радиографи шалгалтыг хийж шалгаад үр дүн нь одоо яаж гардаг вэ гэхээр энэ үндсэн хальсан дээрээ буулгаад хальсаа боловсруулсны дараа ингээд хальс уншигчтай тавиад харанхуй өрөөнд ингээд уншдаг байгаа. За гагнуурын чанарын ойдол гагнуур дээр үүсэж байгаа гэмтэл соогог нь энэхүү хальсан дээр буудаг. Энийг мэрэгжлийн улсуудад дүгнээд ерөнхийд нь цаашид ашиглаж болно болохооргүй байна. Чанартай бай, чанаргүй байна гэдгийг ашигладаг. Ингээд тодорхойлдог байгаа. Улаанбаатар хотын дулааны инженерийн шугамшүүлжээ. Станцуудын даралтаас авч шугамголоо. Эдгэрүүд дээр бас энэ аж үйлдвэрийн радиографи арга ашиглаад эдгээр үсгээр ашиглаад бас чанарын шалгалт хийгээ явж байгаа. Энэ маань эцсийн бүлэгтээ бол яг хэрэглэгчтэй бол ерөнхийдөө чанартай яг ач холбогдол чанартай найдвартай удаан жил ашиглах хамгийн гол зорилготой гэсэн үг. Яагаад гэвэл одоо станцууд 100 даралтаас авах тоног төхөөрөмж бол маш өндөр даралт температурт ажилладаг. Нэг л тоног төхөөрөмж идэрх юм бол нэг гагнуураас ус гоож ингэж яах юм бол одоо станц зогсох, найдваргүй ажиллах одоо цааш хэрэглэгчид бол энэ дээр бол асуудал үүсэх магадлал өндөр гарч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ дээр хамгийн түрүүнд энэ радиографи шалгалт энэ нэрмтгээ үүсгэр ашигладаг энэ арга маань бол маш чанартай, нарийн тийм үйл ажиллагаатай. Гадуурлын цагийн байдал төвлөрсөн. Эдгээрийг ингээд заавалчгүй ингээд гагнуураар холбож гагнадаг цуухны станцын шугам хоолоонууд. Тэгээд үүнийг одоо бид нар бол мэдээж нүдэрээ хараад мэдэхгүй эрентгэн үүсгүүр ашиглаж агаад тэгээд гэмтэлтэй нэг гэмтэлгүй чанартай байна уу чанаргүй байна гэдгийг тодорхойлол гаргах гэсэн үг. Энэ бол одоо гагнуурчны сорьцны шалгалтын шугам бол. Цаг хугацаа хөрөнгө санхүүг хэмнэж найдвартай үйл ажиллагааг бүрдүүлж өгдөг учраас олон улс орнууд цөмийн технологиг аж үйлдвэрийн салбарт өргөн цар хүрээтэй нэвтрүүлж нутагшуулж байна. Дулааны цахилгаан станц төмөр замын вагонуудын бүх юмны насжилт дээдсэгтэй тулсан байгаа. Тэгэхээр одоо энэ насжилтыг тогтоох үйл төгсөрлийг нэвтрүүлж хөгжүүлэх хурц шаардлага байгаа. Тэрнийг нэвтрүүлэхгүй бол одоо байгаа станц бол хэзээ зогсоход бэлэн. Технологийн хөгжил дэвшил маш ихээр явж байна. Үүнийг дагаад бас манай цэцэрэгийн одоо юу гэдэг цөмийн хэмжүүрүүд маань маш боловсронгуй болж байна. За үүнийг дагаад одоо түүнийг ажилуулж байгаа, тэн дээр ажиллаж байгаа хүмүүсийн одоо өртөг цацрагийн хэмжээ, авах одоо цацрагийн тунгийн хэмжээ бол эрс багассан байна. Мөн дүн одоо юу гэдэг дээж нь шинжилгээ хийгээ шинжилгээний үр дүн бол маш түргэн шуурхай үнэн бодтой гарч ирж байгаа. Ерөөсөө л энгийн технологи. Би өөрөө бол цөмийн биелэгч. Энэ цөмийн засрагтаа бол насаараа л ажилласан. Тэр бол ерөөсөө зүгээр л энгийн технологи. Бусад технологитой адилхан. Ганцхан тэр технологитой ажиллах стандартыг л барих шаарддаг.
стандартыг л бариад явах бол ямар ч аюул байхгүй. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал. Энэ бол улс орнууд ямар цэг дээр зогсож байгааг тодорхойлох нэг хэмжүүр, мөн хөгжиж өөрчлөгдөх боломж. Тухайн улс заавал өндөр технологийн үйлдвэрчсэн орн байх эсхээс үл хамааран хөгжлийн шинэ платформд нэгдэх, түүний удирдах боломжийг бүхий л улсуудад олгож байгаа хувьсгал юм.